За бүгдээрэнд нөрөө минь төргий бүгдээрээ сайхан амарцгаах гэж байна уу? За өнөөдөр хаяа ээлжид зүүм рүүгээ хэдүүлээ оръё. За зүүндээ цаг гаргаж орж исэн та нарт маш их баярлалаа. За тэгээд одоогийн байдлаар хүмүүс маань одоо л дөнгөж орж ирж байгаа шиг байна. За сонин сайхан юу байна? За сайн уу? Орой минь гэж байна. Орой минь дээ. Сайн уу? Сайн уу? Сайн уу? За энэ өмнөх 7 хоногийн зүүмийг болвол компаниас юу нөгөө чөлөө авсан байгаа. Тэгээ нөгөө аяллаар явж таараад тэгээ чөлөө аваад одоо энэ 7 хоног руу орсон чи бүр айгу удцсан юм шиг санагдчих. Тэгээ бараг 2-7 хоногийн дараа уулзж байна хэдүүлээ. За тэгээд маш их завгүй болсон. Ер нь хаана бид нар бүгдээрээ маш их завгүй ах шиг байна. Тэгээд хичээл сургууль амрах гайл, шалгалч үлгэнүүд эхлээд тий. За тэгээ хавар болоод ноос ноолуур гараад энэ одоо хот өдөөгөө бүгдээрээ маш их завгүй болжээ. За орой минь чатнууд ирж байна. Орой минь дээ бүгдээрэнд нь. За өнөөдөр ингээд юугаараа зүүмээр бас та нартай уулзж байгаадаас гоё байна. Би уг нэг лайв зүүм юм чөлөө цагаар хийчихэд идэг гэсэн чинь бүр зав болдгоо ста нэг улмал ажил ихтэй болоод ах юм аа. За ямар ч байсан нэг хүмүүсээ хэдүүлээ нэг 1 минут хүлээч тийм ээ. Яг 20 цагт болцсон байна. Zoom маань эхлэхэд болцсон байна. Тэгээд энэ Zoom маань нөгөө компани линкээр явагддаг учраас бас нэг жоохон хугацаанд давчуу байдаг тийм бид нарт нэг байх зохистой яг одоо компаниас өгөгдсөн хугацаа бол одоо нэг 50 минут л байдаг л да. Тэгээд хэдүүлээ 50 минутын дотор одоо бүх зүйлээ багтааж ярина гэсэн үг байх нэ. За тэгээд шинээр анх удаага минь зүүм рүү орж иж байгаа хүмүүс байх юм бол нэгийн тоо тавиад өгөөрэй. Коммент дээр юу чатан дээрээ зүүмийнхаа. Тэгээ нэгийн тоо тавиад өгөөрэй. Хэр орчим одоо шинэ хүмүүс мэдээлэл сонсгож байгааг бас харъя гэж бодож байна. Тэгээд та нарыг харж агаад би одоо юуны тухай ярих вэ гэдэг талаараа бас юу яая. Сонгоё. За нэг өстө маш их нэгүүд орж ирж байна. Нэг гээл орж ирж байна. За ойлгосон. Би бас сая нэг линк юугаар чатаар бас ганц нэг хүмүүс рүү бас нэгийн тоог нь нөгөө зүүмийнхаа линкийг бас явуулсан л да. Мэдээлэл авах гэж байгаа бол ороод ирээрээ бид нар ингээд нөгөө юу авах гэж байна. Зүүм хийх гэж байна гэдэг анхан шатны мэдээлэл өгдгөө. За одоо энэ удаагийн одоо 5 дахь өдөр болгоны оройн 20 цагаас болдог зүүм маань бол анхан шатны мэдээлэл өгдөг зүүм байгаа тийм ээ. За хэдүүлээ ядагч байсан юу руугаа орноо. Танилцуулга руугаа оръё. За би юу яана. Та нарт гоё компанийнхаа цоошин танилцуулгыг үзүүлнэ. За энэ маань бол одоо юу яасан байна. 14-нд шинээр орж ирсэн танилцуулга байна. За энийг хэдүүлээ гоё харъя. За энэ бол одоо монгол хэл дээр өнөөдөр болгоцсон байна. За өчигдөр бид нар харахад монгол хэл дээр арай болоогүй байсан тийм ээ. За тэгвэл өнөөдөр монгол хэл дээр болцсон байна. Зүүмээ хэдүүлээ хараад ах юм. Юу презентац харъя гэж бодож байна. За манай зүүмийн хүмүүс зөндөө нэмэгдэж байна. За тэгэхээр бидний нөгөө энэ 5 дахь өдрийн орой болдог зүүмийн давуу тал нь юу байдаг вэ гэхээр нөгөө макста 1000 хүний өрөө байгаа, багтаамжтай өрөө байдаг. Тэгэхээр хэдэн л бол хэдэн хүн орж ирэх боломжтой. За Монголд бол яг хамгийн максимум да нэг 200 гаруй л хүн орж ирж исэн. Тэгээд ядагч байсан нөгөө миний яг өөрийн нөгөө зүүм өрөө маань 100 хүн болоод дүүрчдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ дээр бол 100 болоод дүүрээд одоо зүүмийн өрөөний гадна үлднэ гэж айхан байхгүй. Орж ирээ сайхан байж болох нэ. Тэгээд мэдээлэл өгөхийг хүссэн те өөрийнхөө одоо мэдээлэл өөрөө өгч чадахгүй байгаа мөртлөө мэдээлэл авахулмаар байдаг хүмүүсээ ч тэр хүмүүстэй байх юм бол одоо зүүмийнхаа линкийг явуулаад өгөөрэй тэр хүмүүс рүүгээ те. За хай ууган чимэг сайн уу? За баярлалаа. Намайг магтсан байна. За хай сайн уу? Манай уугана чи өнөөдөр бүр хайр нүрсэн байгаа юм шиг. Лидерээрээ бид маш их талархаж явдаг шүү гинэ. За баярлалаа. Тэгээд бид нар бүгдээрээ одоо энэ гоё компаниас те ийм гоё өгөөж өгж байгаа. Дээрээс нь ийм гоё технологитой, гоё зорилготой, ийм том
одоо глобал ийм дэлхийн ийм технологийн дээрээс нь одоо санхүүгийн ийм гоё одоо платформ буюу ийм боломжийг ингэж авч одоо өдөр тутамдаа амьдрал ахуйдаа ашиглаж тэндээс одоо орлого олж байгаа бүх хүмүүстээ бас баяр хүргье, амжилт хүсье те. Тэгэхээр зэрэг ер нь бол аливаа нэг ямар нэгэн боломжууд үргэлж биднэрт тохиолдод байдаггүй л дээ. Ер нь бол гэхдээ ихэнх боломжууд гэж байгаа юм. Байнга бид нар гой гой боломжууд таарахгүй ч гэсэндээ ихэнх гой гой боломжууд бидний хажуугаар зурс гэдэг ингээ өнгөрж идэг. За тэр олон боломжуудын нэг нь бол одоо Aurum Foundation гэдэг энэ компани буюу одоо бидний одоо өнөөдөр ингээд хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг өдөр бүр хүртээж явж байгаа энэ одоо компани байгаамаа. За тэгэхээр одоо хэдүүлээ танилцуулах оръё. За аль хэдийн 4 минут өнгөрцөн байгаа учраас юмаа яриад явчаа гэж бодож байна. За Aurum компанийнхаа талаар товчхон яриад хэдүүлээ бүтээгдэхүүнүүдээ яриад явчихна гэсэн үг тийм. За Aurum гэдэг компани нь болвол ерөнхийдөө санхүү болон технологиг тийм санхүүгийн технологи гэдэг маань бол одоо финтек технологи гэж ярьж байгаа тийм финтек зах зээл ч юм уу санхүү болон технологийн зах зээл хоёр одоо нэгдмэл тэр одоо бүтээгдэхүүн байна уу те тэр компани байна уу за тэр зах зээл байна уу ер нь тэр одоо нөгөө боломж юу гэдэг те яг тэр санхүүгийн технологитой нийлмэл тэр одоо ажлыг нэршил нь бол финтек гэдэг байх нэ. Одоо financial technology гэдэг үгний товчлол буюу финтек гэдэг байгаа. За энэ финтек зах зээл дээр буюу ялангуяа энэ финтек технологиг тийм ээ энийг хиймэл оюун ухаантай холбож өгсөн одоогийн байдлаар бол анхны компани байна. За тэгвэл мэдээж одоо зөндөө олон компаниуд гарч ирж байгаа л да. Араас нь ингээл шил дараад маш хурдтай хөгжиж байгаа. За яг одоо энэ дотроос болвол Aurum ямар ч байсан хиймэл оюун ухааныг одоо санхүү болон технологитой холбож өгсөн ийм компани байгаамаа. За тэгээд хэдүүлээ энэ персентаж бол ингээ монгол хэл дээр сая өнөөдөр болцсон байгаа. Гэхдээ би одоо ингээ ямар уншаад хэлтэй нь ч те бидний цаг хүрэхгүй учраас маш товчхон яриад явъя гэж бодож байна. За тэгэхээр Aurum компани нь бол 2023 оноос өнөөдөр 26 он хүртэл маш тогтвортой ажиллаад явж байгаа. За энэ компани маань бол одоо Хонконгод бүртгэлтэй байдаг. Хонконгод бүртгэлтэй 1 сая доллараар бүртгүүлээд Aurum Foundation гэдэг компаниа нээжсэн байгаа. За тэгээд Дубайд компани албан ёсны офис байдаг. За тэр Дубайн офис дээр бол компани лидерүүд, захирлууд, тэг бүх одоо удирдлагын багийнхан одоо тэндээ хуралдаж дараачийн бүтээгдэхүүнээ гаргах, яах вэ, ийх үү бүх маркетинг тэг юма ярьдаг байх нэ. За тэгээд Aurum Neobank гэж байгаа. За Aurum Neobank гэдэг аппликейшн буюу бидний өдөр тутамдаа хэрэглэдэг санхүүгийн системийг бол одоо ингээд дижитал суурьтай буюу ингээд хиймэл оюун ухаан дээр холбоод ийм аппликейшн гаргацсан байгаа. За тэр Aurum Neobank гэдэг нь бол яг л бидний амьдралдаа хэрэглэдэг ахуйдаа өдөр тутамдаа хэрэглэдэг тийм ээ. Банкны одоо нэг онлайн хэлбэр юм байгаа юм. Ер нь бол тэгэхээр монголчууд гэлтгүү ер нь дэлхийн банк санхүү бол одоо Neobank руугаа чиглэж байгаа гэсэн. Ер нь одоо Aurum Neobank бол дижитал дээр суурилсан дижитал тэг хиймэл оюун ухааны одоо ингээд уламжлалт санхүүтэй холбогдсон байгаа даа штэ. Гэтэл энгийн ихэнх одоо улсууд Neobank-ны системийг нэвтрүүлээд эхэлсэн. Өнөөдөр дэлхийд дээр 700-аас 800 Neobank ажиллаа явж байна гэсэн үг байна. За тэгвэл компани Neobank нь болохоор одоо Польш улсад байдаг. За тэгээд Польш улсын одоо Варшав хотод бүртгэлтэй байдаг байна. За тэгээд сая 4 сард бол Aurum Foundation буюу одоо бидний энэ хөрөнгө оруулалт хийгээд ажиллаад явж байгаа энэ компани маань болохоор Nero гэдэг одоо шинэ хиймэл оюун ухааны арилжааны ийм одоо бүтээгдэхүүн гаргасан байж байгаа юм. За тэр Nero-гоороо бол сая Канадад яг олон улсын одоо лицензийг бол авлаа гэсэн. За тэгэхээр Канадад бид нар Aurum компани бүх платформ нэгтгэнэ Aurum-ийн бүх одоо бүтээгдэхүүнүүд яг одоо найдвартай ажиллаад явах нь. За дээрэс нь одоо энэ эх сард тийм магадгүй 5 сард юм уу 6 сард компани албан ёсныхоо офисыг одоо 2 дахь том офисыг Канадад нээхээр ингээд ажиллаж байна гэсэн. За тэгээд Канада улс болон Европын улсууд байна. Хонконгод за ингээд Дубайд гэдэг 4 газар бол офис бүртгэлтэй ийм компани байгаа. За өнөөдрийн байдлаар компанид бол 35-аас дээш одоо хэмжээний тоотой өндөр зэрэглэлийн техникийн, удирдлагын, маркетингийн, санхүүгийн за нэтворкингийн ийм одоо баг ажилдаг байх нь бүгдээрээ нийлээд 35-аас дээш хүмүүс байна. За энэ хүмүүсийн ажлын туршлага гэх юм бол одоо
энэ танилцуулган дээр ингээ харагдаж байна л да тийм ээ. Ингээ Wise, Bitget, Binance, Morgan Stanley, OKX гэдэг IBM, blockchain гэх мэтчлэн маш олон одоо технологийн тэргүүлэгч компаниудаас одоо туршлага хуримтлуулсан ийм мундаг туршлагатай, мэдлэгтэй, одоо чадвартай, тэ сэтгэлтэй ийм хүмүүсийг бол компани одоо удирдлагын багт байдаг. За тэгээд ерөнхийдөө Aurum компанид одоогийн байдлаар 8 өгөгдлийн шинжээчид ажилладаг байна. За тэгэхээр зэрэг одоо энэ өгөгдлийн шинжээчид юу гэдэг вэ гэхээр суурь анализ, арилжааны суурь анализ, техник анализ, за тэгээд зах зээлийн дүгнэлт, өгөгдөл тэ мэдээлэл одоо юу байна тэр бүхнийг ингэж базаж нэгтгэж ингэж одоо тэр AI буюу бидний өдөр тутамдаа ашиг одоо бидний өмнөөс ажиллаж өгч байгаа тэр хиймэл оюун ухааны алгоритмыг мэдээж зохиож бүтээж тэрэнд одоо ингэж дэм болж ингэж өгдөг байх нэ гэсэн. За тэгээд мэдээж хэрэг одоо хиймэл оюун ухаан гэдэг маань бол нэг төрлийн технологи байж байгаа шүү дээ. Нэг төрлийн шинжлэх ухаан байна. Нөгөө талаараа шинэ одоо ийм үүсэж байгаа шинэ тренд болж ийн гэсэн. Тэгэхээр хиймэл оюун ухааныг бид нар амьдрал авахудаа хэрэглэснээр өнөөдөр өөрийнхөө амьдралдаа гаргах цаг заваа илүү хэмнэжтэй, илүү одоо амар амьдрах боломжийг бол энэ хиймэл оюун ухаан бүх салбарт өгж байгаа гэсэн. За санхүүгийн салбарт бол яаж юм гэхээр бидний өмнөөс арилжаа хийж бидний мөнгийг өдөр 24/7-оор ажиллаж өгч гин гэсэн байгаа тийм ээ. За өөр бусад салбаруудад байгаа. Одоо ингээ хиймэл оюун ухаан дээр одоо суурилсан юм роботууд гараад ирсэн байна. Мис засал эмнэлгийн салбарт хиймэл оюун ухаан ажиллаж байна. Урлагийн салбарт хиймэл оюун ухаан байна тий. За эрдэмтэн, доктор, профессор хүртэл хиймэл оюун ухааныг чихэн байдгаа одоо гоо сайхны салбарт хүртэл хиймэл оюун ухаан ороод ирсэн явж байна гэсэн үг байна. За тэгвэл манай Aurum компани болохоор санхүү технологийн салбарыг нэвтгсэн финтек салбар дээр бол ороод ирсэн явж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр энэ Aurum компани төсөлд оролцоод энэ хадгаламжинд оролцоод тий Aurum-ын одоо Neo банкыг ашиглаад өдөр тутамдаа оролцоод явж байгаа хүмүүс маань та нар яаж нэг гэхээр хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа амьдралдаа ашиглаа түүнийхээ үр шимийг хүртээд өгөөж нь хүртээ явж гин гэсэн өөрөө мэдлгүй. Ягаад тэгэхээр Aurum-ын хиймэл оюун ухаан алгоритм нь бидний мөнгийг дэлхийн хөрөнгийн бирждээр те өдөрт одоо 3-400 сая хүн эргэлддэг, өдөрт 2-300 сая доллар эргэлддэг, те 2 тэрбум доллар эргэлддэг. Ийм том зах зээл дээр бидний мөнгийг 24/7 ажиллаж бидний өмнөөс ажил хийж ашгийг маань хуваарлдаг байх нэ гэсэн байгаа. Маш энгийн үгээр бол. За тэгээд энэ 8 өгөгдлийн шинжээчд бол ажилладаг байгаа. Одоо энэ өгөгдлийн шинжээчдийн ажил бол тийм ээ дэлхийн зах зээлүүдийн түүхэн арилжааны өгөгдлийг шинжлэх, боловсруулах, машин сургалтын алгоритмуудыг боловсруулах одоо нөгөө Aurum-ын XAI бот буюу Aurum-ын ухаалаг арилжааны бот яавал хамгийн эрсдэл багтаа ажиллах уу гэдэг анализа бүгдийг хийх нь яавал маш хурдан орж гарах уу те. За тэгээд ирээдүйд одоо аль тэр хөрөнгө нь илүү үнцэнтэй байх уу гэдэг тал дээр байнгын шинжилгээ явж байгаа гэсэн үг байна нэ. За тэгээд Aurum компани одоо ухаалаг арилжааны бот бол өөрөө бүх шинжилгээнүүдээ хийгээд үр дүнгээ гаргаад эрсдлээ удирдаад асар хурдан хугацаанд ажилладаг байгаа гэсэн үг ээ. За тэгээд энэ 8 өгөгдлийн шинжээчд маань XAI алгоритмын үндсэн хиймэл оюуны загварыг бүтээх гэж байгаа. XAI алгоритм гэдэг маань ерөөсөө л бидний одоо ухаалаг арилжааны бот маань олон улсын хөрөнгийн биржээр ажилладаг гэсэн шүү дээ. Тэр ажиллах бүх тэр загварыг одоо энэ шинжээчдийн баг маань хийдэг байх нэ. За 10 програм хангамж хөгжүүлэгчд байдаг гэж байгаа 10 ширхэг тийм ээ. За энэ хүмүүс нь болохоор юу гэдэг вэ гэхээр экосистемийг хөгжүүлэх ба засвар үйлчилгээ хийх, алгоритмууд болон арилжааны стратегиудыг компани бүтээгдэхүүнд нэгтгэх, за эмзэг байдал алдааг илрүүлэх ба засах гэж байгаа. За тэгэхээр зэрэг өгөгдлийн шинжээчд гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо технологийн юуны баг ахна шүү дээ. Одоо хиймэл оюун ухааны баг ажиллаж дээ түүний одоо ажиллагааг сайжруулах дээр програм хангамж хөгжүүлэгчид гэдэг нь болохоор ерөнхийдөө техникийн баг байх нь шүү дээ. Бүх одоо хэрэглэгчдэр гарч байгаа техник ямар нэгэн асуудлыг маш хурдан шийдэх. За дээрээс нь одоо яадаг нөгөө компани экосистемийг хөгжүүлэх гэдэг чинь Aurum компани нь бол ганцхан одоо нөгөө ухаалаг арилжааны бот ажилладаггүй. Энд том одоо экосистем байдаг бүтээж байгаа гэсэн. Тэр нь болохоор Aurum Neo банк байж гин ухаалаг арилжааны 3-4 төрлийн бот ажиллаж байна тийм ээ. За дээрээс нь одоо Aurum Gold RWA буюу алтны зах зээл рүү орсон явж байгаа. Алт руу бодит алт руу ингээ явж байгаа. За тэгээд
Arum Neobank-ос байна. За гих мэтчлэн Arum компани экосистем бол маш одоо өргөн дэлгэр хөгжиж байгаа учраас компани илүү энэ тал дээр бас их одоо ажилдаг, судалдаг, хөгжүүлдэг хүмүүс нь бол 10 хүн байх нэ. За тэгээд 12 жилийн ерөнхийдөө багийн дундаж туршлагатай ийм хүмүүс байгаа дунджаа тийм ээ. За тэгээд санхүүгийн шинжээчд бол одоо 7 ийм хүн байдгийн байна. За эдгээр нь болохоор яаж нөхөр шинэ арилжааны стратегийг боловсруулж гараар тест хийх. За мэдээний шинжилгээний арчлал боловсруулах те урт хугацааны байрлалуудыг төлөвлөх болон компанийг өргөжүүлэх. За арилжааны стратегийг гараар тестлэн гэдэг чинь одоо мануал арилжаа хийх нэ. Дээрэс нь мэдээний шинжилгээний аргачлал боловсруулна гэдэг чинь одоо суур шинжилгээ, техник шинжилгээнүүдийг санхүү талаас нь одоо судлах энэ ажиллагааг бол хийдэг юм санхүүгийн 7 шинжээч байх нэ гэсэн үг байна. За ингээд компани хэвэл удирдлагатай бас тавьчихсан танилцъя. За мэдээж хэрэг тухайн компанийг сонгохдоо бид нар бас нөгөө энэ компанийг урт хугацаанд цаашид найдвартай авч явах ямар хүмүүс одоо байгаа юм болоо гэж боддог те. За ихэнх технологийн компаниуд, ихэнх финтек компани, ихэнх крипто валютын компаниуд бол ер нь ингээд яг бид нар ингээд CEO-той ч юм уу захиралтай нь ингээд нүүр тулж уулзах тохиолдол маш ховор байдаг, бараг байхгүй те. Дандаа одоо хол нэг бол Zoom-ээр, нэг бол ингээд онлайнаар бид нар мэдээлэл авдаг болохоос яг биеэрээ очиод уулзаад гар бариад тэр хүний ярьж байгаа юмыг өөрийнх нь амнаас боддоор сонсдог ийм тохиолдол бол үнэхээр ховор л байдаг л да. За тэгээд зэрэг Arum компани CEO одоо Brian Benson гэдэг хүн бол Америк хүн байж байгаа. Дээрээс нь Америкт одоо Сан Франциско хотод амьдарч байгаа. Тэгээд одоо бол ингээд дэлхийгээр явдаг тийм ээ. Дэлхийгээр ингээд тойроод ажиллаа хийгээд явдаг. За тэгээд Америкт амьдардаг юм хүн байгаа. За энэ хүний туршлага бол үнэхээр одоо бас маш мундаг. За яг энэ финтек буюу одоо технологийн салбартаа 27 жилийн туршлагатай ийм хүн байж байгаа. За дээрээс нь веб 3-ын анхдагч мэрэгчлэлтэн гэж байгаа юм. Веб 3 гэдэг одоо интернетийн дараачийн технологи гараад ирсэн байна шүү дээ. Одоо бид нар 21-р зуунд бол зөвхөн интернетийн технологи бол гайхамшиг байлаа тий. Хүмүүс ингээд холын зайнаас өнөөдөр би энэ Zoom-ийн цанаас ингээд 100 хүнтэй ингээд жишээ нь сууж байна шүү дээ. Тэгэхээр 100 хүмүүс гэрээсээ гэртээ хөвтж байгаа, сууж байгаа, хоол идэнгээ ингээд миний Zoom-ийн яриаг сонсож штэ. Урд цагт яадаг гэсэн гэхээр бид нар интернетийн технологи хөгжөөг байхад ямар нэгэн танхимд цуглаад нэг хүн нь урд нь гараад ингэж ярьдаг байсан бол өнөөдөр энэ технологи интернет хөгжин гэдэг маань яаж ингээд бидний ажлыг илүү хөнгөвчүүлж илүү амар хэлбэр болгож байна тий ийм цаг хэмжээнд гэсэн үг байгаа. За тэгээд энэ дээр нь одоо хиймэл оюун ороод ирэхээр бүр их цаг мөнгө хэмнээд биднийг одоо бүр ажил хийхгүй хэмжээнд очих нэ. За тэгэхээр интернетийн технологи маань хөгжөөд веб 1, веб 2, веб 3 гэсэн одоо энэ веб 3 түвшин дээр явж байгаа гэсэн. Тэгэхээр веб 3-ын анхдагчдын нэг бол одоо бидний бас хамгийн сайн мэддэг Ethereum гэдэг одоо coin гэдэг тийм Ethereum блокчейний үүсгэн байгуулагч Vitalik Buterin гэдэг залуу байдаг. За тийм одоо бас тэр бомтон болцсон. Гэхдээ маш энгийн тийм залуу байдаг шүү дээ. Vitalik Buterin-ыг барыг мэдэхгүй одоо крипто ч байхгүй. За тэгвэл түүнтэй зэрэгцээр манай компани CEO одоо Brian Benson бас орж ирж байна гэсэн үг байна. За ингээд энэ хүний одоо крипто салбарт байгуулсан гавьяа болоос үнэхээр их байдаг. Яагаад тэгэхээр бид бүхний өдөр тутамдаа ажилдаг, ашигладаг Binance гэдэг олон улсын крипто бирж байгаа. За Binance бирж бол одоогийн байдлаар хамгийн номер 1-р иргэний бол ерөөсөө бүх цаг үедээ явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ Binance бирж Латин Америкт маш хүчтэй хөгжүүлж чадсан хүн байж байгаа юм. За Brian Benson болвол Binance-ийн Латин Америкийн бүсийн захирал хийж исэн 3 жил хийсэн. За ингэж хийж байхдаа ороод эхний 1 жилдээ 1 жилийн дотор л бараг Binance биржийг тэрбум долларын хөрөнгөтэй болгож чадсан юм хүн байгаа. Тэгэхээр энэ нь болохоор финтекийн unicorn болгож чадсан гэдгээр алдартай одоо legend гэсэн үг тий домог болсон хүн байгаа. За энийг бол криптогийн салбарын бүх хүмүүс мэддэг. Яг тэгэхээр крипточид бүгд Binance-аар дамждаг. Binance дээр өнөөдөр дэлхийн бүх крипточид тэнд арилжаа хийдэг. Одоо дэлхийн хүн ам 8 тэрбум хүний бараг ойролцоогоор 7% нь крипто зах зээл дээр буюу бидний зах зээл дээр энэ финтек дээр байна гэж байгаа байхгүй. Тэгтэл тэр 7% нь бараг 7 удаа одоо тэр Binance-ыг ашигладаг байх нэ гэсэн. Тэгэхээр 5-600 сая хүн өнөөдөр Binance биржийг ашигладаг. Тэр чинээгээрээ Binance маш өндөр хариуцлагатай бас одоо маш уян хатан тэгээд хамгаалалт сайтай ийм бол крипто бирж байдаг гэсэн. За тэр бирж дээр бол ажилласан мундаг туршлагатай. За тэгээд Binance-аас гараад одоо Aurum компани CEO-гоор ажиллаад явж байгаа ийм хүн байна.
За тэгээд энэ хүний ажил бол үнэхээр айгүй супер маш алсын хараатай. Угаасаа л Брайан Бенсний зорилго бол бид нар хиймэл оюун ухааныг амьдрал дээр энгийн байдлаар авчирнаа. Хүн гэртээ сууж байгаа тий өнөөдөр ээж хүн, эмээ, өвөө, аав тэр одоо ажил хийдэггүй хүн байсан ч одоо армыг ашиглаад нэмэлт орлого олох боломжтой тийм ээ. Тэгээд илүү яагаад хиймэл оюун ухааныг ашигласан хүн амьдралдаа илүү сайхан амьдрах болоод байна гэхээр тэр өөрийнхөө одоо мануалаар одоо механикээр бид нар ингээ хөл гараа хөдөлгөж ажиллаж явах үед бол бидний хөдөлгөөрийн бүтээмж үнэхээр бага л да тий мэдээж хэрэг. Гэтэл нөгөө энэ цаг үе нь өөрөө ингээд нөгөө хиймэл оюун ухаан хөгжсөн технологи асар хурдтай болсон байхад хүний хурд тэр хиймэл оюун ухааныг гүйцэхгүй байгаа байхгүй юу? Тэр технологи талаасаа ч тэр бидний мэдлэг талаасаа мэдлэг мэдрэмжтэй сэтгэл зүй ерөөсөө хөдөлгөөн бүр яагаад ч тэр хиймэл оюун ухааныг гүйцэхгүй байгаа учраас энэ хиймэл оюун ухааныг сурж судалж мэдхээс аргагүй. За гэхдээ одоо Брайан Бенсний зорилго бол хүн бүхэн хиймэл оюун ухааныг сураад мэдээд авах шаардлагагүй. Тэртээ тэргүй 10 XAI ботыг ажиллаж байгаа нөхцөлтэй ажиллаж байгаа нөхцөл тэр хүн өөрөө хиймэл оюун ухааны салбарт оролдоод явж байгаа гэсэн үг ээ. Аль хэдийн амьдралдаа ашиглаад явж байна. Тэгснээрээ өнөөдөр тэр ажил хийж мөнгө олоод одоо хөд гараа хөдөлгөөд одоо махан зулгааж болох байсан тэр цаг бие тэр эрүүл мэндийг гэртээ хайртай хүүхдүүдтэйгээ харин ажилтайгаа одоо гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх ийм боломжийг л олохыг хүсэж байгаамаа гэж байгаа хамгийн энгийнээр. За нөгөө тал нь бол дэлхийн уламжлалт банкны одоо систем ер нь бол уламжлалт банк гэдэг нь одоо бидний ашиглаж байгаа банк тэр банк одоо дараачийн онлайн буюу необанк руу явж байгаа байхгүй юу? Одоо хувьсгал нь өөрөө. Тиймдээ ч өнөөдөр дэлхийд дээр 600-аас 700 необанк ажиллаж байгаа юм ээ. За тэгэхээр энэ одоо необанкийг илүү дижитал буюу крипто суурьтай болгоод энийгээ одоо хиймэл оюун ухаантай холбоод өгсөн байгаа. За ингээд необанк гэдэг маань ерөөсөө Брайаны зорилго бол уламжлалт банкны системийг дижитал хөрөнгөтэй холбоод хооронд нь ингээд маш гоё уян хатан байдлаар холбож ингэж одоо хэрэглэгчд хүмүүсийн бүтээл болгохоо гэдэг ийм зорилготой байгаамаа гэсэн. За ингээд Брайан Бенсний тухайд бол ийм одоо хүн байна. За тэгээд Эндрю Айзекс гэдэг хүн байгаа бас. За энэ хүн нь болохоор одоо COO буюу одоо үйл ажиллагааны захирал гэдэг хүн байгаа. За энэ нь болохоор бас одоо энэ хүний туршлага бол нөгөө дижитал хөрөнгө талдаа илүү одоо амжилттай хийжсэн. За хөрөнгө босгох тэгээ тоолон одоо тэрбум долларын хэлцлүүдийг аягүй сайн хийжсэн, гэрээ хийжсэн гэсэн үг тий. За хамгийн сүүлд нь одоо ерөнхийдөө яг институцийн санхүү одоо хариуцсан тий хүн гэж байна. Институт гэдэг маань бол нөгөө засаглал тий том компаниудын одоо том олон тэрбум долларын гэрээ хэлцлүүдийг амжилттай хийжсэн хүн байх нь. За тэгээд Эндрю Айзексийн ажлын туршлага гэх юм бол одоо энэ дээр бичсэн байна тийм ээ. Galaxy Digital гэдэг компанид удирдах захирал хийжсэн байх нь. За тэгээд Evercore, за Morgan Stanley энтертэй ажиллаж байсан. За дээрээс нь бол энэ хүн маань 23 тэрбум доллар гаруй одоо дижитал хөрөнгийн хэлцлийг бол хийж чадсан байна. Маш одоо өндөр туршлагатай. За тэгээ 10 дээр бол энэ хүн маань Nero гэдэг шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж бас гарч ирж байгаа. За энэ ийм одоо бас туршлагатай хүн байгаа. За энэ Andrew Isaacs бол бас Америк хүн байж байгаа. Одоо Нью-Йоркт амьдардаг ийм хүн байна. За компани маркетингийн захирал гэдэг маань болохоор Ахмад Зэн гэдэг хүн байгаа тийм ээ. За энэ сахалдаа энэ хүн бол одоо компани хамтран үүсгэн байгуулагч, дээрээс нь одоо компанид болох бүх энэ бүтээгдэхүүнүүдийн маркетингийг бол одоо зохиодог, зохицуулдаг, хариуцдаг ийм мундаг хүн байх нэ. Маркетингийн алба байх нь. Маркетинг гэдэг чинь одоо ерөөсөө нөгөө тэр компани хэрхэн яаж хүмүүст хүргэх үү? Тийм ээ, ямар шинэ бүтээгдэхүүн гаргах уу? Тэр шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүн ямар одоо ашигийг яаж хүртэх үү, хэдийн хугацаанд гэдэргээд бүр стратегийн холбогдолтой зүйлүүдээ энэ хүн маань гаргадаг байна. За Шен Моран гэдэг хүн байгаа. За энэ халзан толгойтой Шен Моран гэдэг хүн бол бүр одоо дэлхийн хэмжээний лидер, дэлхийн хэмжээний спикер одоо бүр ингээд туршлага нь бол үнээр гайхалтай. 2.2 сая хүнийг амьдралын бүрэн өөрчилж чадсан ийм хүн байж байгаа. За тэгээ энэ хүн юу хийдэг вэ гэхээр одоо ингээд нэтворкинг ингээд одоо энэ хүн ингээд янз бүрийн маркетингуудын ингээд замналууд гаргаад ирдэг, төлөвлөгөөнд гаргаад ирдэг. Тэгвэл Шен Моранд нь хэрхэн хүмүүс амжилттай байх вэ?
яаж амжилтанд хүрэх вэ? Яаж санхүүгээр өрчлөөнд хүрэх вэ? Арумыг ашиглаад тийм ээ одоо Арум компани бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд тийм үү? Ганцхан хөрөнгө оруулагч байж болно шүү дээ. Нэг бол ингээд одоо маркетинг хийгээд тийм ээ одоо ингээд түгээн дэлгэрүүлээд яриад ингээд ойлгоод энэ дээр цагаа зарцуулаад амьдралаа зарцуулаад ажиллах юм бол хэрхэн одоо амжилтанд хүрэх вэ гэдэг тэр замлыг одоо системтэйгээр зааж өгдөг гэсэн үг. Zone 1, Zone 2, Zone 3 гэдэг ингээд сургалтууд нь байдаг. Тэгээ мөн одоо хэрхэн 90 өдрийн туршид одоо анхныхаа гараагаа эхлэх вэ гэдэг юм уу те айгуу тийм гой гой хичээлүүдийг бас ордог. За энэ хүний сургуулиуд бол яг мэдээж англи хэл дээр гэхдээ YouTube дээр бол бүгд байршаад явж байгаа. Тэгээд нийт өдөр болгон энэ хүмүүс маань бол маш гой сургалтуудыг хийдэг байгаа гэсэн. За ингээд компани бол ерөнхийдөө айгүй глобал байгаа. За тэгээд Leonardo Galilei зөвхөн бирж дээр орж иж байгаа маш мундаг юм хүн байгаа. Дарам тусдаа би даасан биржтэй. За тэр бирж маань бол аль биесээр ажиллаад эхэлсэн. Яг тэр биржийн одоо Arum Exchange-ийн CEO буюу одоо тэр exchange-ийг хариуцж ажиллагааг үүсгэх бол Leonardo Galilei гэдэг маш олон жилийн одоо биржийн туршлагатай ийм хүн гэж байна. За энэ аль рискийг энэ залуучууд мөн одоо компани хамтран үүсгэн байгуулагч дээрээс нь стратегийн захирал гэдэг ийм хүн байдаг. За энэ хүн бол ерөнхийдөө бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг гэсэн. Бас бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал буюу ямар бүтээгдэхүүн гаргах уу, юу хүмүүс танилцуул илүү сонирхолтой байх гэдэг тал дээр нарийн деталь ажилладаг хүн байх нэ. За тэгээд энэ Nicholas Callan гэдэг бас энэ хүн Америкт амьдардаг, Нью-Йоркт амьдардаг. За энэ хүн болохоор зэрэг Web 3 буюу одоо энэ финтек гадны энэ одоо технологийн компаниудтай Арумыг холбож өгдөг гэсэн үг. Ерөнхийдөө гүүрэн гэсэн үг байгаа энэ хүний хувьд юм бол айгүй олон ийм гадаад компаниудтай Арумыг холбож өгдөг. Гадны олон том ивентүүд компани одоо танилцуулдаг, сурталчилдаг. Тэгээ том спикер одоо тэлгүүдийг зохион байгуулдаг ийм хүн байгаа. За тэгээд Арум компани бол ерөнхийдөө олон улсад нэлээд одоо амжилттай явж байгаа ийм компани. За тэгээд амжилтын хэм бол одоо 23 оноос эхэлсэн гэдэг чинь 23. За дээрэс нь одоо 26 баг нэг 3 жил те. За яг бид нар ашиглаад бол жил орчмол болж байна л да. Монголчууд бол айгүй сүлд үүнийг мэдэж бид нар орж ирсэн байгаа. Тэгээ Монголд бол яг одоо ажиллаад бид нар идэвхтэй ажиллаад 1 жилийн хаал нүрэг үцгээ явж байна гэсэн үг. Одоо 6 сард бараг 1 жил болох бах. За гэхдээ компанийн хувьд бол 20.5 жил маш тогтвортой ажиллаа явж байгаа. Тэгэхээр 2.5 жил тогтвортой ажиллаж байгаа хугацаанд компани одоо ийм амжилтууд хийсэн байх нэ. 150 саяас дээш долларын одоо арилжааны хилцэл буюу арилжаанууд хийгдсэн байх нь 25 саяас дээш долларын одоо арбитраж хилцлүүд буюу одоо хиймэл оюухан дээр суурилсан арбитраж арилжаа хийсэн байна. За мөн одоо шинэ бүтээгдэхүүнүүдийг маш гоё доктортой сурч яг одоо хугацаанд гаргаж чадж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бидний хамгийн сайн мэддэг XEI бот байгаа. За одоо мөн XEI Pro, Zeus гэдэг юм 3 одоо ухаалаг бот ажиллаж байгаа. За тэгээд Arum Neobank бол яг ажиллаж байгаа. Одоо ингээд доктортой ажиллаж байгаа. Тэгээд бид нар ингээд виртуал карт болон бит картын дэлхийн хаач уншуулаад түүнийг ашиглаад одоо санхүүгээ зөвхөлүүлж явж байгаа. За дээрээс нь болохоор Neuro гэдэг бас гоё одоо future арилжаа хийдэг. Тэгээд long short буюу өсөлт уналтаас аль альнаас нь ашиг олдог ийм гоё арилжааны бүтээгдэхүүн яг одоо бета хэлбэр дээр явж байгаа. За тэгээд Arum Gold RWA буюу одоо нөгөө алтаар баталгаажсан токеныг гаргацсан явж байгаа. Бид нар мөн Arum дээр ганцхан одоо бот ажилуулад тэрийнхээ ашгийг өдөр болгон авахаас гадна нэмээд одоо Gold буюу алтны худалдаа авалт буюу хөрөнгө оруулалтыг хийж бас болно. За тэгээд ийм гоё бүтээгдэхүүнүүд гарцсан явж байгаа. Тэгээд Arum Exchange буюу яг арилжаа гэдэг хүмүүс бол Arum биржийг бас ингээд ажилуулад бас гоё суралцаад явж бас болно. За тэгээд өнөөдрийн байдлаар бол 170 мянга нэмэх Arum-ын одоо хэрэглэгч хөрөнгө оруулагч те байна гэсэн үг байна. За тэгээд энэ бид нарыг бол ерөнхийдөө анх монголчуудыг орж байхад нэг 8,000 орчим байсан баггүй. Тэгээд одоо жил болоход 170 мянга гэж байна. За компани зорилго бол 1 сая одоо ийм идэвхтэй Arum-ын хэрэглэгчтэй ойрын үед болно. За магадгүй 2033 он гэхэд бид нар 10 саяч болсон байх одоо боломжтой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр одоо бол 170 мянган хүн гэдэг бол одоо 1 сая хажууд бол харьцангуй бас гайгүй боломжийн одоо зах зээл байна гэсэн үг байна. За тэгээд
10-ын эрх зүйн хууль эрх зүй компани бүтцэн нь болохоор яадаг вэ гэхээр 10 нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийг хөгжүүлэх болон урт хугацаанд өргөжих боломжийг дэмжих ил тод олон улсын хууль эрх зүйн дээр бүтээгдсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо компани үндсэн зорилго бол ерөөсөө л яг энэ ямар ч улсад за Монгол энэ төр бол нөгөө буурай хөгжилтэй хөгжиж яваа жижиг улс болохоор Монгол байна, зүүн өмнөд Азийн орнууд байна. Тэгэл одоо тэр зарим улсуудыг бол тоохгүй компани бол нэг асуудалгүй авч үзэхгүй. Компани гол зорилго юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс байж байгаа. За Латин Америкийн улсууд ээж гэн. За мөн одоо Хойд Америк гэсэн үг шүү дээ. Хойд Америк, Өмнөд Америк. За Өмнөд Америк руу угаасаа гарцсан айгүй явж байгаа. За Хойд Америк гэдэг нь бол бидний мэддэг одоо United States те одоо нөгөө Америкийн нэгдсэн улс байгаа. Трампи. За тэгээд юунууд байж гэн. Европын орнууд байгаа. Европын орнуудаас Швейцар, Швед, за тэгээд Австрали байна бас. За тэгээд Канада байж байгаа тий. Канадын улсууд байна. Гэх мэтчлэн яг ингээд нэлээд ийм далаацтай том одоо юу гэдгийг нөгөө хүн ам ихтэй тий. Хүмүүсийн одоо нөгөө одоо магадгүй нөгөө нь худалдаа авах чадвар тэгээ мэдлэг одоо мэдлэгийн хэмжээч гэдэг юм уу юу гэдэг яг тэр том гүрнүүд рүү тэ нэлээд чиглэж ажиллаж байгаа юм байна лээ. Гэхдээ тухайн улсууд руу гарахтаа бол компани заавалжгүй тэр улсын одоо хууль эрх зүй болоод тэ одоо албан ёсны одоо international license гэж байт юм л да олон улсын лицензийг аваад ингээд ажиллах юм бүр үнэхээр сонирхолтой. Түүнээс биш нэг юм хулгаагаар ч юм уу ингэж бол угаасаа ажиллахыг хүсэхгүй байгаа. Зүгээр ямар ч хэлсэн компани юу яаж байгаа хууль эрх зүйн одоо хүрээнд л ажиллахыг одоо хүсэж байна гэсэн үг байх нэ. Зорж байна гэсэн үг. За тэрнийхээ хүрээнд бол 10 Нё банк нь Варшав одоо нөгөө Польш улсын Варшав хотод байрладаг. Энэ дээр ингээд хаяг нас байж байгаа гэрчлэгээний дугаар нь. За тэгээд 10 Eco 10 Investment гэдэг энэ одоо компаниараа болохоор зэрэг Дубайд байрладаг. За лицензийн дугаараас энд байна. За 10 Foundation Limited гэдэг нь болохоор одоо нэг өсөндөө компани өөрөө яг бүх экосистемд багтсан ерөнхий том компани гэсэн үг. За энэ компани нь болохоор Хонконгод байрладаг. За Хонконгод одоо бүртгүүлэхдээ бол сая долларын 1 сая Америк долларын хөрөнгөтэйгээр одоо ингэж бүртгүүлж лиценз авч ирсэн байна. За тэгээд 10 Nero гэдэг одоо шинэ арилжааны одоо хиймэл оюухан гаргацсан байж байгаа байхгүй бас алгоритм бот гэсэн үг л дээ яг бид нар бот гэж яриад байгаа юм ер нь бол энэ чинь одоо хиймэл оюухан л шүү дээ. За тэр 10 Nero гэдэг энэ одоо ботороо буюу энэ технологиороо болохоор Канадад тийм ээ Канадад бас авсан байгаа British Columbia гэдэг мужид одоо North Vancouver буюу за компани одоо гэрчлэгээ нас ингээд харагдаж байна гэсэн үг байна. За ингээд дөрвөн газар бүртгэлтэй амартай ч одоо ингээд явж байна. За тэгээд 2033 он 2027 оны сүүл гэхэд яадаг ч гэсэн 15 нэмэх улсын одоо олон улсын лиценз авахар зорилго тавьсан явж байгаа гэсэн байгаа юм. За тэгээ одоо бол 2026 он байгаа тийм ээ. За ийм байна. За тэгээд компани 10 компани бол одоо зүгээр нэг ганцхан нэг юм XCI бот ажиллаа зогсохгүй тийм ээ. Бүхэл бүтэн одоо санхүүгийн экосистем ажилладаг энд. За энэ экосистемийг ажиллуулдаг бүтэн жилийн төлбөр бол нэг удаа $20 төлдөг. Тэгээд жил болоод энийг $20 сунгаад явдаг. За тэгээд хиймэл оюун ухааны ботууд байгаа. Одоо бидний ажиллаж байгаа тийм өдөр болгоны ашиг өгөөд байгаа. Унтаад босоход мөнгө орж ирээд байдаг чи юунаас вэ гэхээр олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс түрүүн би хэлсэндээ 350 сая хүн эргэлддэг өдөрт хэдэн тэрбум доллар эргэлддэг тэр том зах зээл дээрээс одоо энэ нөгөө хиймэл оюун ухааны алгоритмууд буюу энэ ботууд ажиллаад бидний мөнгийг тэнд ажилуулад тий одоо таны одоо чиний $1000 байна уу $100 байна уу $500 байна уу тийм ээ хамаагүй тэр мөнгийг чинь 24/7 ажилуулдаг. 7 хоногийн 24 цаг ажилуулна. Минут секундгүй асар хурдтай арилжаа хийдэг байх нэ. За тэгээд тэр арилжааны ашгийг 24 цагийн дараа бидний одоо 10 буюу энэ экосистемийн нэг юм back office гэдэг юм банкны одоо сайт байгаа шүү дээ. Энэ сайт дээр маань шууд хуваарлаад өгчдөг. Тэрийгээ бид нар карт руугаа одоо Neo банкныхаа карт руу татаж аваад ажиллаад уншуулад амьдрал хуудаа хэрэглээд явах бүрэн боломжтой. Нэг бол 10 Neo банкны карт хэрвээ байхгүй байх юм бол
одоо Binance ч юм уу те шууд бирж рүүгээ USDT тэр юм чинь шууд татаад тэнд нь арилжаалаад төгрөг болгоод өөрийн банкныхаа данс руу авч болдгоо гэсэн үг байгаа. За гих мэтчлэн ингээд компани экосистем бол маш амжилттай бүтээгдээд ажиллаад явж байгаа. За Nero гэж сая шинэ бүтээгдэхүүн гарсан. За Nero гэдэг нь бол яг уу одоо ерөнхийдөө жоохон агсан төвчний хүмүүс ажиллавал зүгээр санагдаж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр MetaMask гэдэг веб 3 бие даасан веб төрөвчдөр судаг одоо харилцдаг гэсэн холбогддог гэсэн тий. Тэр нь бол одоо веб юу MetaMask гэж болж байна. Trust Wallet нэг бол OKX-ийн wallet ч юм уу SafePol ч юм уу тий. Ингээд зөндөө олон веб 3 төрөвчд байгаа шүү дээ. Одоо крипто төрөвчшүүд гэхдээ тэр төрөвчтэйгээ холбоод эндээсээ шууд ажилладаг. За Neobank бол яг л одоо банкны системд байдаг бүх зүйл тэнд байгаа. Гэхдээ зээл бол мэдээж байхгүй. Хөрөнгө оруулалтынхаа ашгийг банкныхаа карт руу ингээд аваад одоо физикал буюу бит картаар ашиглаад явж болно. Нэг бол виртуал буюу одоо юугаар ашиглаад явж болно. Нөгөө онлайнаар шууд утсаараа ажиллаад явж болдог байгаа гэсэн үг. За тэгээ картны давуу талууд бол мэдээж зөндөө тийм ээ бид нар мөнгө хайр заавал арилжаалах шаардлага байхгүй заавалчгүй одоо нэг баянасаар дамжуулахгүйгээр шууд карт руугаа татаад уншуулад хэрэглээ авчирна. За тэгээд биржийн тухай байна. За бирж бол яг гоо бид нар тэр рүүгээ одоо автомат бот ажиллуулад тийм ээ 24 цагийн одоо хиймэл оюун ухаан дээр суурилсан ухаалаг автомат бот ажиллаж байгаа учраас заавал одоо компани биржийг ажиллуулад ч юм уу байх шаардлагатай байхгүй л гэж одоо байгаа л да би. За RWA буюу одоо нөгөө бодит хөрөнгөөр баталгаажсан юм илүү токенуудыг одоо токен руу дэлхийн крипто валютын одоо чиг хандлага ийшээ явж байна. Одоо RWA одоо алтаар баталгааж чинь, үйл хөдөлгөөр баталгааж чинь, нефтээр тэ одоо өөр юу гэдгийг нүүрсээр арай л одоо тэг бүх л одоо баталгаажж болох бүх зүйлээр бодиттой бүх хөрөнгө оруулалтаар баталгааждаг энэ токеныг бол одоо RWA гэж нэрлэдэг байх нь л дээ. За компани бол энийг гаргацсан. За энэ нь болохоор алтан дээр суурилсан одоо ийм токен нэрж байгаа юм. Алтаар баталгаажсан токен тэр одоо хөрөнгө оруулалтын арт алт байж идэх гэсэн үг байна. За энэ алтны хөрөнгө оруулалт руу бид нар оролцож бас болно. Энэ дээр бол $100-аас эхлээд ордог. За тэгтээ хөрөнгө оруулалтууд маань 50-50 хувилаад 50% нь алтны хөрөнгө оруулалт руугаа яваад 50% дээр нь бид нар нөгөө хиймэл оюун ухаан маань ажиллаад арилжаа хийгээд ашгаа өгөөж явдаг гэсэн үг. За тэгээд $100, 300, 600 мянга гэд максимумда $25,000 хүртэл одоо ийш хөрөнгө оруулалт хийх боломжтой. За тэгвэл хөрөнгө оруулаад 1 жил түгжээд ямар нэгэн мөнгө авахгүй юм уу үгүй тийм ээ. Нөгөө 50% арилжаанд өдөр болгон арилжаанд орж байгаа тэр 50%-аас өдөр бүр ашгаа хүртээж явна. 12 сарын дараа энэ 50% одоо төгрөгөөрөө жишээ нь аваад энэ 50%д нь алтаа авах нэ. За тэгвэл энэ алтны хөрөнгө оруулалт хаашаа хийгээд байгаа юм бэ гэхээр Arum компани болохоор одоо Sierra-Leone улсын одоо алтны уурхатай хамтарч ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд тэр алтаа бид нар 12 сарын дараа бодит алтаар нь авч болно. Нэг бол одоо токенжуулсан RWA-гээрээс авч болно гэсэн үг. Тэгээд тэрийг шууд биржээр гаргаад зарчна гэсэн үг байхгүй юу. За тэгээд Arum XEI бот гэдэг бол үнэхээр одоо бидний монголчууд ч биш те ер нь энэ нийт одоо Arum-чдын бүх хайрыг татсан бүх хүнд тэлэг хүлээсэн ийм гоё одоо хиймэл оюун ухаан байна. За энэ яадгүй гэхээр би түрүү хэлээд байгаа те нөгөө гадаад зах зээл дээр арилжаа хийдэг. За тэр одоо крипто зах зээл шүү. Гэхдээ крипто буюу KuCoin бирж дээр арилжаа хийдэг. За KuCoin бирж болохоор дээрээсээ топ 8-д жагсдаг гэсэн үг. За KuCoin дээр одоо хамгийн эрсдлийн одоо бага эрсдэлтэй арилжааны төрөл гэж ордог тий одоо эрсдэл хамгийн бага байх боломжтой стратегийн спот хилцлүүдийг хийдэг гэхээр чи спот арилжаа хийдэг гэсэн үг байхгүй юу? Өсөлтөн дээрээс арилжаа хийдэг, авналтан дээр байх юм бол зогсдог тийм ээ дандаа өсөлтөн дээр ажилладаг. За тэгээд мэдээж арилжаа гэдэг чинь дандаа ингээд нэг шугамд татсан юм шиг байхгүй мөнгөний хэлбэлцэлтэй явдаг тий өсөлт туналт тэгэл улаан ногоо тэгэнгүүт яг тэр олон хэлбэлцэл тоолн дээр одоо энэ хиймэл оюун ухаан маань ажилтдаг байх нэ. Тэгээд олсон ашгаа 24 цагийн дараа бидний одоо back office дээр гаргаад өчтдөг гэсэн. За тэгээ бүрэн автомат одоо XCI бот бол бүрэн автомат маш олон хослолууд дээр ажилладаг. Дандаа тэр хослол нь биткойн одоо крипто валютын блокчейний суурьтай суур үндсэн койнууд дээр ордог гэсэн. Биткойн, Ethereum, Solana тий одоо юу гэдэг BNB ч юм уу тэгэл одоо ADA
За тэгээ өөр одоо тренд одоо мем койнууд гэх юм бол Doge, Pepe ч юм уу ингээ ордог гэсэн үг байна шүү дээ. За тэгээ батлагдсан үр дүн бол 20.5 жил маш тогтвортой ажиллаж байгаа. Ерөнхийдөө сарын дундаж ашиг болвол 17.5% ашигыг өгдөг. Гэхдээ мэдээж нөгөө оруулж байгаа хөрөнгө оруулалтаас хамаарат хэдэн хувийн ашиг авах вэ гэдэг нь гарна л да. $100-оос эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг ерөнхийдөө 10.5-аас 16.6% ашигыг сард өгдөгөө гэсэн үг байгаа энэ бот маань. Тэгвэл өдөр болгон ашигаа өгнө. Зүгээр ингээд ашигын хүүгд хувлаад дундчлах юм бол сард тийм ашиг өгдөг. Гэхдээ хүсвэл бид нэр өдөр бүр арилжааны ашигыг аваад амьдрал ахуйдаа ашиглаад явж болдгоо. За тэгээд агсан түвшний эрсдлийн удирдлага гэж байгаа. Энэ болохоор нөгөө хиймэл оюун ухаан маань зах зээлийн өөрчлөлтөд тохируулан хатуу эрсдлийн протоколыг мөрдөж аюулгүй арилжааг хангадаг гэж байгаа. Нөгөө түрүүний одоо санхүүгийн баг байна. Мөн одоо нөгөө арилжааны трейдинг хариуцсан баг хоёр чинь энэ дээр ажиллаж энэ одоо алгоритмаа сайжруулж апдейт хийж илүү одоо яавал илүү одоо эрсдэл багтаа ажилуулах тэр ажиллагааг бол хангаж тэр алгоритмыг нь одоо хяндаг, сайжруулдаг, зохиодог гэдэг гэсэн үг байх нь шүү. За XCI ботын ерөнхийдөө одоо нөгөө ашигын юунууд энд ингээ харагдаж байна л да. Одоо эхлснээс хойш 23 оны 2 сараас бол эхэлж ажилласан. Гэхдээ олон нийтэд бол ерөнхийдөө 24 оны 12 сараас эхлээд баг бид нар ажиллаж эхэлсэн байгаа. Ер нь хүмүүс за монголчууд бол өөр сүүлээс ч бид нар ч одоо бүр 25 оны баг 6 сараас ажиллаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ч одоо компани бол яг ингээд 2.5 жил маш тогтвортой ажиллаж авах хугацаанд арилжааны ашигуд бол ингээд сар бүр гацж байна те. Жишээлбэл бол за 23 оны 2 сард 1665% байсан байна гэдээ ингэж явж байгаад за бүр хамгийн макс ашиг нь болохоор 24 оны 12 сард 1921% ашигыг сард өгсөн байна. Нэг сард. За ингээд одоо ерөнхийдөө бол бидний харж байгаагаар бол нэг сард 16 орчим хувь те заримдаа 16.5 ч юм уу нэг иймэрхүү хувийн ашигуудыг бол сар болгон өгөөд явдгаа гэсэн үг. За тэгээд энэ ашиг өгж байгаа процесс нь тэгвэл хаана явагдаад байгаа юм бэ гэхээр нөгөө түрүүний миний хэлээд байгаа бирж дээр тухайн хөрөнгөний зах зээл гэж ойлгоч манайхаа арай ойрхон ойлгох юм бол хөрөнгөний зах зээл дээр өдөрт 350 сая хүн арилжаа хийж байгаа. Одоо баг хүмүүс нь багасж байгаа бах тий. Одоо яг тэр ийм ухаалаг арилжааны роботууд, алгоритмууд тий одоо хиймэл оюун ухаануудын тасар хурдтай ажиллаж байгаа учраас хүн дундуур нь мануал арилжаа хийгээд ирэхэд тэнд бол одоо асуудал гарна шүү дээ. Бид нар хурдыг гүйцэхгүй тэгээ жоохон алдагдaltaд орно тийм болохоор мануал арилжаачид ер нь гар арилжаачид гарж ийн тийм ээ. Тэгээ дандаа энэ ухаалаг ботууд хоорондоо өрсөлдөхөөр асар хурдтай арилжаа явагдаж байна. За тэр арилжааны платформ дээр тий өдөртөө за өнөөдөр бол 208 сая орчим доллар тэнд ингээд 24 цагийн одоо трейдинг волюм буюу арилжааны одоо тэр юу байгаа шүү дээ үнэлгээ тий одоо хэдэн доллар гэдэг дээр бол 204 билүү 208 сая доллар ингээд одоо арилжаалагдсан байна л да. За тэр 200 сая доллар дотор бидний миний $1000, таны $500, тэрний одоо $2000 ч юм уу тэр дотор ажиллаж байна. Тэнд ажиллаад тэгээд бид нарыг ажиллаа хийж явах энэ талд бид нар ажиллаа хийгээд амраад унтаад аялаад явж байхад тэнд таны мөнгийг хиймэл оюун ухаан ажилуулад тэндээс гарсан ашигыг өдөр бүр бидний бэк оффист хуваарлаж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр зэрэг зарим хүмүүс ингээд бас жоохон буруу ойлгох гэдэг. Тэр нь юу гэхээр ингээд хүн оруулаад та нар ингээд хүн оруулаад байгаа юм шүү. Тэг хүн илсүүлээд гэж яриад байгаа. Хүн илсүүлээд илссэн мөнгөийг та нар авдаг юм уу те гэхээр бүр хизээж тийм юм байхгүй. Одоо бид нар ингээд хүн илсүүлээд гэж ярьж болохгүй байгаа байхгүй. Бид нар хүн илсүүлэхгүй ч гэж болж байгаа. Яа тэгэхээр тэргүй тэр бирж дээр миний хөрөнгө оруулалтан дээр хиймэл оюун ухаан ажиллаж байгаа учраас заавал би энд нэг хүн оруулах гэж суугаад байх ямар ч шаардлага болчихж байгаас те зүгээр л би ботоо ажиллуулаа явж байхад л тэндээс ашиг орж ирж идэг гэсэн үг. За тэгээ яг намайг тэгвэл чи яагаад ингэ яриад байгаа юм те ингээд хүмүүсийн өмнө суугаад яриад хүмүүст ингээ компани сурталчлаад байгаа юм бэ гэд ингээд бас гайхаж иж магадгүй. За миний тухайд гэх юм бол яг крипто валютын салбарт би одоо ингээд 10-аад жил болж байна. 16 оноос энэ одоо салбар руу орж ирсэн. За энэ дээр бол маш их боломжууд байдгийг би угаасаа одоо мэддэг. Ер нь бол анханасаа мэддэг бол байгаагүй. Анханасаа юу ч мэдэхгүй зүгээр л би сонирхоод орж ирж байсан. Одоо би жил ирэх тусам энэ крипто валютын салбар буюу энэ финтек технологи те
Энэ одоо бидний энэ онлайн орчин, энэ хиймэл оюухан, энэ бидний ашиглаж байгаа ухаалаг утас, бидний хэрэгжилж байгаа лаптоп, ноутбук, компьютер эдгээр чинь ямар чухал юм бэ? Бид нар ирээдүйд ийм л юм хийх юм байна. Бид нар өөрснөө гар хөлөө хөдөлгөөд одоо юу гэдгийг нөгөө бие хүчний ажил хийхгүйгээр тархиа ажиллуулж чадах юм бол бид нар тэр 7% байгаа том технологийн зах зээл дээрээс богино хугацаанд амжилтанд хүрч цаашлах санхүүгийн эрхчлөөнд боломж байна гэдгийг би одоо ингээд жил ирэх тусам мэдрээд байгаа. Тийм учраас энэ ганцхан боломжийг за би нэг ч хүнд хэлэхгүй дээ. Тэ өөрөө л ингээд гоё сарын 16-ны ашиг аваад явжий гэд хэрвээ би зүгээр хизээч энэ одоо криптогийн зах зээлийг мэддэггүй ойлгодгүй хүн байсан бол би тэгээ сууж иж болно л та. Угаасаа тэр нь ч амар ахгүй юу. Өөрөө сайн мэдгүй ажиж бусад хүмүүсийг дагуулна гэдэг чинь аягүй хэцүү. А миний тухайд гэх юм бол би өөрөө энэ зах зээл дотор нь байдаг мэдж байгаа. Тэгээ энэ крипто чинь ялангуяа энэ финтех технологи бүр цаашлуул энэ хиймэл оюухан гэдгээр бид нар толгоогоо ажилуулад цагаа зарцуулаад ингээд сууж чадах юм бол эндээс бид нар одоо богино хугацаанд хүрэх боломжтой одоо илүү талтай амрах боломж байна тийм ээ. Ажил хийгээд гадуур гүйж хахад одоо би гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй байсан бол яг энэ одоо зах зээл буюу энэ технологийн гайхамшигыг энэ технологийн дэвшлиг ашиглаад би энэ хүүхдэд тоглоод эрхлүүлээд нэг бол гадагшаа аялаад зугаалаад явж байгаа хооронд тэнд одоо хиймэл оюун ухааны технологи ажил хийгээд одоо миний ажлыг хийгээд тэгээд яаж гэнэ одоо надад бэлэн мөнгө орлого олж өгч гэнэ гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас энийг хүмүүс өшөө ойлгоод аваасай, тэг мэдээд аваасай. Ингээд амьдрал ахуйдаа одоо ашиглаасай гэж бодсондоо л одоо би хүмүүст хэлж байгаа байхгүй гэснээр тэгтээ ингэж одоо та нарт зүүм хийж яарж мэдүүлж таниулж байхдаа хүүхэд хайж байгаа хүүхэд хань ингэж мэдүүлж таниулж байхдаа би заавал та нарыг те одоо аврам дээр энэ компанид ороод ирээрээ ч гэдэг юм уу ямар нэгэн шахалт одоо мэдээж үзүүлэхгүй зүгээр л ийм шин технологи гарсан байна. AI буюу хиймэл оюун ухааны санхүү болон технологитой холбосон ийм шинэ компани байна. Энийг зүгээр сонирхоод үзэх юм бол энд гоё боломжууд байна. Тэ банкнд хадгалж байгаа бидний мөнгө сард 10 жил 12% ашиг өгж штэ 14 ч юм уу максимум да. Гэтэл өнөөдөр бид нар энэ технологийн гайхамшигыг ашиглаад сард 10-аас тэ 10.5-аас 1662% ашиг авах боломжтой юм байна гэдгийг ярьж байгаа байхгүй. Гэтэ энэ дээр аюу их мөнгө төгрөгөөрөө оролцоо тий одоо юу гэдэг банкнд байсан бүх мөнгөө хийгээд ч юм уу нэг бол одоо бүх байр сав одоо ашиг бол өндөр харагдаж байгаа шүү дээ сард 16%. Гэхдээ тэглээ гээд бас хитрхи их найдаад хамаг юмаа тавьж бас болохгүй шүү дээ. Эн чинь нөгөө нэг бид нар нэг хөрөнгө оруулалтын нэг одоо бичигдээгүй хууль байгаа тийм ээ. Ер нь бол өөрийн хөрөнгө оруулалтаа хэд хуваах ёстой. Ямар нэгэн салбарт чинь эрсдэл гарвал тухайн эрсдлийг нөгөө хэсгээсээ нөхнөө гэдэг юм уу ийм одоо бичигдээгүй дүрм бас байдаг. Тэгэхээр зэрэг арам дээр бол хичнээн өндөр ашигтай байгаа. Гэхдээ энэ маань бол технологийн компани, хөгжиж байгаа компани маш олон сайжруулалт апдейтуудыг хийн, техникийн зарим нэг гацалтууд үүсэх 2-3 хоногор хойшлох одоо юу гэдгийг жижигэн саадууд гарна штэ. За тэр саадыг давах хэмжээний сэтгэл зүйтэй, тэр хэмжээний мэдлэгтэй одоо тэр хэмжээний ойлголттой ийм хүмүүс орж ирвэл илүү гоё, илүү амар та нарт өөрсөнд ч амар хэрвээ юу ч мэдгүй технологийн талаар ямар ч ойлголт байхгүй тэр тусмаа криптогийн тэр тусмаа финтекийг ойлгодгүй хүмүүс энэ бизнесийг хэрвээ сонирхож байх юм бол та нарыг одоо цаашаа гэх аргагүй шүү дээ. Энд чинь өөр боломж байгаа байхгүй юу? Энийг хэрвээ сонирхож байгаа юм бол үнэхээр чин сэтгэлээсээ би сонирхож байна. Би оролцоод үзье гэж шийдэх юм бол $100 эхлэж болно шүү дээ. Энэ араа $100-оос $249 хүртэл сарын 10.4% ашигтай байхгүй юу? 10% сарын. За ингээд $100 эхлээд бага мөнгөөр эхэлж болно те. Багаар эхлүүлээд судлаа дотор нь ороод эн чинь нэг юм байдаг юм байна гэд ойлгоод ирэнгүүтээ дараа нь бацаа ахиулах ч юм уу хөрөнгө оруулалтынхаа багцыг ахиулаад явах юм боломж бол байгаа гэсэн үг. За ингээд ямар ч үсэн энэ одоо бизнесийг та нар маань бас сонирхоод үзэхгүй те хувьдаа сонирхоод үзээрэй. Тэгээд ер нь бол гоё боломжууд бол байгаа гэсэн үг. За тэгээд зөндөө олон ботууд бас байгаа. За тэгээд бидний хувьд бол хамгийн чухал нь бол XAI бот байж байгаа. ARM-ын ухаалаг арилжааны бот бол
одоогийн байдлаар бид нар Монголд одоо 1 жил орчим болж байна л да. Тэгэхээр өнөөдрийн байдлаар маш олон хүмүүс эндээс ашиг бүртээ явж байгаа. Гэхдээ бол Монголын зах зээлд бол үнэхээр бага. Бид нар нэг 2000 байна уугүй юу, нэг 2000 хүрэх үгүй юу хүн байгаа. Бүтэн жил болж байгаа ч штэ. Бүр давхарцсан тоогоор. Тэгэхээр маш цөөхөн хүн 10 дээр байгаа. Компани ч гэсэндээ маш цөөхөлээ 170 мянган одоо world wide буюу те бүх дэлхийд даяараа 170 мянган гишүүнтэй гэдэг чинь маш цөөхөн. Тэр бас давхарцсан тоогоор байгаа. Тийм болохоор яг цэвэр тоогоороо бол 100 мянга хүрэх ч юм уугүй ч юм уу те маш бага хүн байна. Тэгэхээр зэрэг энэ Army-г үнэхээр сонирхож байгаа бол яг энэ Zoom-ийн линкийг өгсөн хүнтэйгээ холбогдоорой те. За тэр Zoom-ийг чи үзлээ харлаа. Ерөнхийдөө нэг тим юм байдаг юм байна те. Необанк хөгжүүлж байгаа юм байна. Ингээ сард одоо жилд авах ашигыг сард өгдөг юм байна. За тэгээд олон улсын хөрөнгийн бирж дээр бидний мөнгө арилжаанд ордог юм байна гэдээ ингээд ойлголт авчлаа шүү дээ. Тэгээд илүү дэлгэрэнгүй цаашаа ойлгоод сураад судлаад энэ одоо зах зээл дээр оролцоод тодорхой хэмжээний ашиг орлогоо олё, нэмэлт орлого олъё тий. Өөр ажилтаа ажил болно шүү дээ. Тэнд хүрээ албаа авч яаж болно, ээлжийн ажилтан байж болно, бүр хоол ажилтдаг, бүр техникээ одоо ийм техникийн анхан шатны одоо мэдлэггүй ч хүн байж болно. Ерөөсөө бүр ямар ч хүн байж болно. Тэгэхээр зэрэг Army-ийн үндсэн зарчим бол ерөөсөө л тэр ахгүй та нар маш энгийн байдлаар энэ технологиг ашиглаад амьдрал ахуйдаа өдөр тутамдаа нэмэр болох орлогыг олооч тий. Тэгэл болоо. Энэ компани өөрөө networking маркетингийн компани бол биш те. Энэ маань цэвэр хэмэл оюун ухааны компани байгаа. Цэвэр финтек буюу технологийн компани. Учираас бид нар энэ дээр заавал одоо сүүлжээний бизнесийн компани шиг хүн оруулах гэдэг ойлголт байхгүй шүү гэдгийг бүр аягүй сайн хэлмээр санагдлаа. За ямар ч гэсэн бид нар ингэ Zoom юмар минут нэлээд төгсөн байна. Тэгээд сүүлийн 5 минутанда чат уншаад тэгээд хэдүүлээ Zoom-ийг өндөрлөө гэж бодож байна. За маш их одоо чатнууд ирсэн байна. За чат ерөнхийдөө жоохон товчлоо. Орой минь бид гэснийг би уншихгүй алгасан шүү. За орой минь за амжилт өөр үгдэн те. Зарим гоё чатнуудыг бол нийтлэг байгаа чатыг алгасчээ. За тэгээд ерөнхийдөө гоё чатнууд нь уншчихъя. За бүгдээрээ олон улсын хүмүүс болсондоо баярлаж байна гэж энэ дугаар чимээ маш зөв. Яг гоё үг байна. Наад чи олон улсын хүмүүс болсон гэдэг чинь бид нар яг одоо олон улсын хүмүүс болсон байгаа. Яаж ийм үгээр бид нар Монголдо хэрвээ бизнес хийгээд Монголдо хүмүүсний дэлгүүр ч юм уу Монголдо худалдаа 8 хийгээд байж их юм бол ингээд Монгол хүн Монголоос л мөнгө олно шүү дээ. Нэг Монгол нөгөө Монголоос л одоо худалдаа авалт тэгээ мөнгө олно. Гэтэл Army-ийн хөрөнгө оруулагчид хаанаас олж ийнө вөхөр гадаад зах зээл дээрээс мөнгө оруулж ирж байгаа шүү. Энэ үнэхээр гайхалтай бүр cool. Яаж юм нэхэр нөгөө түрүү хэлсэн те дэлхийн одоо хөрөнгийн зах зээл байна. Тэнд 350 сая хүн өдөр тутамдаа 200 300 сая долларын арилжаа хийдэг. Тэр арилжаанаас хүмүүс монголчууд мөнгийг Монгол руу оруулж ирж байгаа. Гадаадаас Монгол руу оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар нэг өсөндөө Монгол улсынхаа одоо эдийн засагт бас өндөр хувь нэмэр оруулж байгаа хүмүүсээ те. Тийм учраас олон улсын хүмүүс болсондоо гэдэг нь бол үнэхээр гоё үг байна. Баярлалаа угнаа. За мундаг шүү. Байнга л Zoom-ээр сонсохыг хүсдэг дээ гэж энэ. За харин тий Zoom-ийн сургалтуудыг ер нь хийнэ. Тийм тийж жаад яана. За тэгээ гой орой мэндэ нэтэр гэсэн чатуудыг алгасчих. Заримдаа 10 байгаагүй бол би яах байсан болоо гэж дуу алддаг шүү. Баярлаж авдаг шүү гэж энэ. За үнэхээр баярлалаа. Би ч бас тэгж боддгоо. Үнэхээр гоё мэдрэмжийг өгдөг. Бидний амьдрал үнэхээр нэмэр болж байгаа тий. За юу ч мэдэхгүй хүн байна сурахад хэцүү юу гэж байна. За тэгэхээр одоо бид нар нэг юм онлайн сургалт зарлж байгаа. За тэр сургалт маань бол яах вэ гэхээр Binance биржтэй ажиллаж сурах, MetaMask-тай Web3 төрөвчтэй ажиллах, мөн Army-ийн back office-тэй ажиллаж сурах гэдэг ийм сургалтыг бол зарлж байгаа. За энэ сургалт маань 100 мянган төгрөгөөр явагдана. Тэгээд 5 сарын 20-нд эхэлнэ. За онлайнаар бол ихэнх сургалт явагдана. За офлайн буюу танхимаар 7 хоногт нэг удаа бид нар одоо танхимын сургалтыг тэр одоо сургалтанд орсон хүмүүс дотроо бас явуулах бодолтой байгаа. Тэгэхээр зэрэг сургалтанд суухыг хүссэн хүн байх юм бол одоо чат ч жоохон оролцож болох наа нүшөө манай Нарантиогийн багийнхан бас одоо эн чинь багаараа бид нар ингээ баг болж ажиллаж байгаа байхгүй багийн системээр ажиллавал илүү хурдан илүү үр дүнтэй ажиллаж байгаа учраас за Нарантиогийн багийнхан бол бас одоо онлайн сургалтад ажиллаулаа явж байгаа аль чадхаараа бид нар хамгийн бага үнээр хамгийн боломжтой одоо сургалтыг яаж энгийн байдлаар хүмүүст сургаж олон хүмүүсийг энэ технологийн зах зээлтэй ойртуулах вэ гэдэг ийм чин хүсэл байгаа учраас одоо 100 мянган төгрөгөөр ийм сургалт зохион
байгуулж байгаамаа. Тэгээ сонирхож байгаа хүмүүс байх юм бол Arum Digital Neobank гэдэг Facebook-ийн групп байгаа те. Групп дээр ороорой, чатан дээрээ бас сургууль сонирхож байна бичээрэй. За тэгээд сураад явбал гайгүй штэ. За баярлалаа. Сэтгэл хэрэгтлээ ярьлаа гэж байна. Баярлалаа. Би бас хэрэгчлээ. Тэгээд одоо хэд хоног зүүн хийгээгүй. За зүүн бол одоо уг нь нөгөө клауд дээр хадгалагддаг байхгүй. Гэтэ нөгөө компани линкээр гэдэг учраас одоо би тэрийг бол гаргаж ирч чаддгүй юм аа гэсэн үг. Тийм чат бол харагдахгүй. Энэ нөгөө компани линкээр хийж байгаа болохоор бүх чат болон бүх микүүдийг ингээ хаацсан байдаг. Надад бол харагддаг гэсэн. За дэлхийн хүн болж долларын цалинтай болсон доо гэж байна. За үнэ. Тэ сайн ярьсан. За $1000 төгжиж хадгалахад хэрхэн өсгөө гэдгийг харуулж одоо бол амжихгүй. Гэтэ манай Digital Neobank гэдэг Facebook-ийн групп дээр бол байгаа шүү. Од гэлээ. За тэрийг бол группээс хараад яваарай. За нейроботны талаар дэлгэрэнгүй мэдээллийг одоо манай групп дээр одоо би яагаад дэлгэрэнгүй ярихгүй байгаа вэ гэхээр нөгөө бета хувилбар дээр явж байгаа байхгүй юу? Яг ингээд нөгөө туршилтын хувилбар дээр явж байгаа учраас нэг их дэлгэрэнгүй бол ярихгүй байгаа. За үнэхээр гайхамшиг шүү. Баярлалаа та нартай гэж байна. Гадаад зах зээлийг Монголдо оруулж ирж цаг тухайд мэдээлэл өгдөгч талархлаа. Arum үнэхээр супер гэсэн байна. За үнэхээр сайхан байна уу? Энэ гоё боломжийг хүндэл хэлэхгүй бол хэл захтнаад байж сууж чадахгүй нөгөө талархаж байна гэж байна. За ингэж ашиг өгдөг компани одоо тэр тусмаа гадаад компани байдаг гэдэг үнэхээр итгэхгүй байсан шүү анх удаа гэж байна. Тэгэхээр үнэхээр тийм. Гэхдээ энэ компани ажиллагаа бол угаасаа тэгээ гадаад зах зээл дээрээс компанич оролцохгүй, хин ч оролцохгүй зөвхөн тэнд хиймэл оюун ухаан ажиллаж байгаа учраас бид нар тэн дээр санаа зовох зүйлгүйгээр одоо орлогоо нэмэгдүүлээ, төрөнгөө өсгөж явж явах боломжтой тий. За орой мэндэ банк компани талаарх мэдээллийг дамжуулж хүргэж байдагт баярлалаа. Бүгдд нь амжилт хүсье. Солонгосоос компани талаар мэдээлэл авч хамтарч ажиллах хүмүүс маань холбогдоорой гэсэн байна. За тэгээд энэ хүн маань бол одоо нөгөө Zoom user гэдэг нэр нь харагдахгүй байгаа болохоор би хэлж чадахгүй байна. Хин нь одоо бичсэн байна вэ? За Arum манд дугаа гэсэн байна. Нийлэгт ороод явах нь бас зүгээр юм. Одоохондоо юм сурах гэж байна. За тийм ээ. За ямар ч үгээс хэдүүлээ ингээд өнөөдрийнхөө зүүмийг ингээд өндөрлөе. Нөгөө дохио ирж байна. Таны зүүм дуусах цаг боллоо гэж дохио ирсэн байна. Тэгээд маргааш амралтын өдөр маргааш бас би шатвал групп дээр нэг лайв юм уу те юм дэлгэцтэй гоё лайв хийхийг бодё. Тэгээд хэдүүлээ Arum Digital Neobank гэдэг Facebook групптэй идэвхтэй байгаараа тэнд дээр банк компани мэдээлэл оруулж байгаа. Мөн одоо тэр Facebook группийн онцлог хэсэгт нь одоо бичгүй байгаа шүү. Тэрийг бас та нар маань сайн үзээрэй. За бүгд баярлалаа. Тэгээд зүүмд оролцсон та нартай маш баярлалаа. Тэр маш том амжилт. Тэгээд хайртай шүү. Bye bye.